Nice. Өнөөдөр бүр гайхалтай гарч байна. Йоо. За манай пэйжийнхаа ийм гайхалтай зүйлийг та нарт харуулж байна. Өрөөгийн ногоон гэрлийн бүжиг төлөв тоя гэдэг зүйл чинь шүү дээ. За ингээд та бүхэндээ бяцхан мэдээлэл болох үүднээс энэхүү бичлэгийг хийж байна. Миний хувьд бол юм гайхалтай байгалийн үзэгдлийг хүн болгон заавал амьдралдаа нэг удаа ч болтугай хараасаа үзээсэй гэж боддог. За тэгээд энэ гайхалтай байгалийн өвөрмөц үзэгдлийг хамтдаа судалж таньж мэдцгээе. За би та бүхэнд хамгийн энгийнээр тайлбарлахыг хичээх болно. Энэхүү өвөрмөц үзэгдэл нь хэрхэн үүсдэг вэ гэвэл бид нар хамгийн түрүүнд наран дээр очих ёстой. Өдөр болгон цаг минут болгон наран дээр маш хүчтэй дэлбэрэлтүүд явагдаж байдаг. Эдгээр дэлбэрэлтүүдийг бид нарны салхи гэдэг бөгөөд электрон, протон зэрэг цэрэг бөмбөсүүдээр дүүрэн асар хүчтэй дэлбэрэлтүүд цаг минут хорон болгон сансар окторгоор цацагддаг. Нарны шуурган дунджаар 400-аас 2000 км/цагийн хурдаар их дэлхий рүү чиглэн ирдэг бөгөөд дунджаар 1-3 өдөр, зарим тохиолдолд хэд хүчтэй салхитай үед 15-аас 24 цагийн дотор их дэлхий дээр ирж мөрөгдөг байна. За энэ хэсэгт бид наран дээр болж буй асар хүчтэй дэлбэрэлтийг харж байна. За жишээ авах үднээс бидний дэлхий ийм гэсэн үг. Наран дээрх дэлбэрэлтээс үүссэн нарны шуурган сансар окторгоор руу цацагдаад хэдхэн цагийн дотор буд гарагийг дайран өнгөрч цаашлаад 0.5-аас 1 хоногийн дотор сугар гарагийг мөн дайран өнгөрдөг. Ингэж явсаар энэ шуурган дунджаар 1-3 хоногийн дараа их дэлхий дээр ирдэг байна. Нарны шуурга дэлхийтэй ойртон ирэх үед дэлхийн өөрийн соронзон орны бамбаагаараа нарны шуургыг дэлхийн өмнөд түл болон хойд түл рүү гэж чиглүүлдэг. Энэ чиглэсэн бөмбөсүүд нь агаар мандлын дээд давхрагт ойролцоогоор 80-аас 500 км-ийн өндөрт хүчилт өргөж азот атомуудтай мөргөлдөнө. Мөргөлдөөний улмаас атомууд нь энерги авч дараа нь түүнийг гэрэл хэлбэрээр буцаан ялгаруулдаг. Төлөлийн туяаг өнгөөр ялгавал ногоон, улаан, хөх, ягаан гэх мэт өнгүүдээр ялгагддаг. Зарим маш хүчтэй төлөлийн туяа 1000 хүртэлх км хүртэл сунаж харагдах тохиолдол байдаг. Гэхдээ энэ маш ховор. Хойд төлөлийн туяаг Aurora Borealis, өмнөд төлөлийн туяаг Aurora Australis гэж хоёр хувадаг. Төлөлийн туяаг 9-3 сарын хугацаанд харах боломжтой бөгөөд харин одоо та бүхэндээ төлөлийн туяаг харах хамгийн шилдэг газруудыг санал болгоё. Хэрвээ энэхүү бичлэг мань та бүхэнд таалагдсан бол лайк, шеэр хийхээ бүү мартаарай. Баярлалаа.